Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Телевизийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Анхаарлаа нааш нь хандуулаарай. За одоо бүгдээрээ хамтдаа ажил үргийн хуваараа гаргацгаая. Багшаагаа дагаад уншаарай. Өнөөдөр хэн юу хийх вэ? За хүүхдүүдээ хэн юу хийх вэ? Ажил үргийн тойргоо эргүүлцгээе. Та бүхний мэддэг хэрвээ сайхан амьдарч байвал дуунд бүгдээрээ хамтдаа эргүүлцгээе. За хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш. Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш. Хэрвээ сайхан амьдарч байвал би рүүгээ нэмсэглээд хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш. За ажил үрийн хуваар маань гарсан байна. За эдгээр ажил үргийн хуваар дотор маань хогоо түүх, самраа арчих, нэрсээ дуудах, хоолнд явах гэсэн хуваар ажил үргийн хуваар байна. За хогоо түүх хүүхдүүд маань эдгээр хүүхдүүд маань байх нь байна. Самраа арчих хүүхдүүд маань эдгээр хүүхдүүд. Нэрсээ дуудах хүүхдүүд маань энэ хүүхдүүд маань ах нь байна. Хоолнд явах хүүхдүүд маань эдгээр хүүхдүүд ах нь байна. Эцэг эхчүүд та бүхэн маань өнөөдөр хэн юу хийх вэ? Тойргийн маань гэрийн нөхцөлд хувиргаж болно. Аав нь тоосоо арчиж, дүү нь хогоо шүрдэж, ээж нь хоолоо хийж, ах нь хувцас угааж болох нь байна. Мөн ээждээ хоол хийхэд нь тусалж ажил үргийн хуваараа гаргаж болно. За тойргоо эргүүлцгээе тийм ээ. За манайхаа ямар дууны аянд эргүүлэх вэ? Хэрвээ сайхан амьдарч байвал дууны аянд эргүүлчих үү? За тэгээ бүгдээрээ хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш. Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш. Хэрвээ сайхан амьдарч байвал би рүүгээ нэмсэглээд хэрвээ сайхан амьдарч пүрв хэм билээ? Пүрв отхон Ариун Баатар хоёр ангийнхаа хүүхдүүдийн нэрийг дуудана. Будийн хоолнд явах хүн нь Амика. Америкт нь хоолтой явах нь. Тийм ээ? За харин ангийнхаа хогийг түүж цэвэрлэгээ хийх хүн нь болор цэцэг байх нь. Тийм ээ? За дараа нь харин ангийн самбар арчаад хичээлийн хуваарийг аваад уутанд хийх хүн нь өсхөө, мөнхчөн, ачхуу. Ойлгомжтой юу? Ойлгосноо өнөөдрийн ажлын үргийг? Мишель юу хийхээ мэдэхгүй байна уу? За Мишелийг харъя. За Мишель ангийнхаа хогийг хамтдаа түүх нь.